4-ийн зай ангийнхан Жинхэнбаатрууд Номиогийн адал явдал номын зохиогч Атхан Туяа 2001 онд автомашины осолд орж тэрэгэнцэр дээр суужээ. Тэрээр анхандаа сэтгэлээр унаж тэрэгэнцэртэй хүмүүсийн дунд бэргэж айдас түгшүүртэй амьдарч байв. Удалгүй өөрийн адил тэрэгэнцэртэй хүмүүстэй танилцаж, ярилцаж, тэдний сэтгэлийн хат зориг төвчээрийг олж харснаар бусдаас дор орох шалтгаан алга гэдгийг мэджээ. Улмаар олон гаруун ажлыг санаачлан хэрэгжүүлсний нэг бол тэрээр хүүхдүүдэд зориулан бусдыг ялгуурлан гадуурхдаггүй, хүнлэг, инэрэнгүй болгон төлөвшүүлэх зорилгоор ийхүү номоо бичсэн байна. Яг бол би бол хүний хүүхдийн зохиогч юм бол биш. Хүний сэтгэлээр гэдэг юм уу те жигүүрлээд энэ 3 ном бол бүтээгдсэн ном байхгүй юу? Тэгэхээр энэ номууд бол ингээд нэг дүрэн тэрэгэнцэртэй байгааг та нар ажиглаж байгаа бах те. Тэгэхээр ер нь бол ингээд номоор дамжуулж хүүхдүүдэд бага наснаас нь ингээд энэ ертөнцийн чамаас өөр ингээд хүүхдүүд зэрэгцээд оршоод амьдарч байгаа адилхан байгаа шүү, зэрэгцэж байгаа шүү гэдгийг харуулах зорилгоор би өөрөө иргэний нийгмийн салбарт ажилтны хувьд ингээд урлагаар илэрхийлэх, номоор илэрхийлэх зорилгоор ийм ном гарч байна. Яг хөө энээсээ би урам зориг аваад бас дахиад ингээд өөр хүүхдийн орчин үеийн хүүхдүүдэд тулгамдж байгаа асуудлыг бас их хөөрхөн комик аргаар илэрхийлсэн тийм номууд бас цуурлаар бас гаргана гэсэн мөрөөдөлтэй болсон. Нас насны онцлогтой учраас аль ч номноос нь хүүхдүүд бага насны хүүхдүүдэд бол зориулаад авчихад бол боломжтой гэсэн үг. Тэгээд энтер ном, альфа, мир аз хуур энэ гэдэг номын дэлгүүрүүдээр бол зарагддаг. Шинэ ном бол арайхандаа бол очиагүй байна. Гэтээ өнөөдөр бол 25-аас 30% амьдралтай энэ өнөөдөр бол номын байраар бол зарж байна эдгээр номуудаа. Тийм. Тэгээд 2 дахь удаадаа оролцож जैन. Тэгээ ямар ч байсан суралцаал явж байна.